Сайн байцгаана үзэгчдээ. Парламент телевизийн дэлхийн тайван хөтөлбөрийн энэ 7 хоногийн дугаар эхэлж байна. Та бүхэндээ өнөөдөр Америк Ираны мөргөлдөөний иргэн тойронд үйл явдлууд, за мөн Орос Украины дайн, за Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путиний Казахстан улсад хийсэн төрийн айлчлал болон бусад үйл явдлуудыг өнөөдрийн энэ дэлхийн тайван хөтөлбөрөөр таймлан өргөхөд бэлэн болоод байна. За ингээд эхний бидний онцолж байгаа үйл явдал бол энэ 7 хоногт Америк Ираны хэлэлцээ хаана хүрээд байгаа талаарх мэдээллийг хүргэх гэж байна. За өнгөрсөн амралтын өдрүүдээр Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Америк Ираны талууд хэлэлцээр байгуулах зарчмын тохиролцоонд хүрснийг бол онцлон мэдэгдсэн байгаа. За тэрээр өөрийн нийгмийн сүлжээнд бичсэн мэдээлэлдээ Ираны талдаа ихэнх асуудлаар тохиролцсон, тохиролцооны хүрээнд Ормосын хоолойг нээх асуудал багтсан, хоёр тал болон холбогдох бүс нутгийн орнууд эцэслэн тохиролцоонд хүрэхийг хүлээж байгаа. За удахгүй дэлгэрэнгүй мэдээллийг зарлах болно гэдгийг бол тэрээр мэдэгдсэн байгаа. За мөн тэрээр ямар ч гэрээ байгуулсан Иран улс цөмийн зэвсэгтэй болохгүй гэдгийг бол баталсан. За Америкийн хэвлэлүүдийн мэдээлснээр бол гэрээний төсөлд гал зогсоох хугацааг 60 хоногоор сунгах, Ормосын хоолойг нээх, Ираны цөмийн хөтөлбөрийн ярилцлагыг цаашид үргэлжлүүлэх зэрэг нөхцлүүд багтсан бол Ормосын хоолойгоор хөлөн охицууд хизээ чөлөөтэй зорчиж эхлэх. За энэ хэлэлцээний газрын тосны үнийг бууруулж чадах хэсэг, түүнчлэн хэлэлцээ хийсэн тохиолдолд Иран улс энэ сувагт ямар байдлаар хяналт тавих нь тодорхойгүй байгаа талаар их сурвалжууд мэдээлсэн юм. За тэгвэл мөн амралтын өдрүүдэд Ираны албаныхан яриа хэлэлцээнд дахиж дэвшил гарсныг баталсан ч энэ нь гол асуудлууд дээр тохиролцоонд хүрсэн үг биш. За саналын зөрүүтэй 1-2 асуудал хэвээрээ байгааг бол онцолсон байгаа. За тэгээд дэлхийн зах зээлд бол энэхүү эерэг мэдээлэл нь ялангуяа Ормосын хоолойг нээх тухай энэ эерэг мэдээлэл цацагдсны дараагаар бол газрын тосны үн унаж эсрэгээр алт мөнгөний ханш бол чангарч эхэлсэн 7 хоногийн ихээр. За Америк Ираны яриа хэлэлцээр нааштай болж эхэлсэн яг энэ үед буюу даваа гарагт Америкийн зэвсэг түвшин Ираны өмнөд хэсэгт шин цохилт өгсөн талаараа мэдгдсэн ба. За Америкийн төв командлын зүгээс бол өөрийгөө хамгаалах зорилгоор Ираны өмнөд хэсэгт байрлах Пужингийн байгууламжууд болон тэнгист мин байрлуулахаар завдж байсан завинуудыг онилж уг цохилтыг өгсөн юм онцлсан байгаа. Тодорхойлох юм бол Ираны тэнгисийн цэргийн баазуудын үлгийн нутаг болох Бандар Аббас бомб тотыг онилсон. За энэ цохилт нь Ираны хүчний занал хиллээс өөрсдийн цэргүүдэд хамгаалах зорилготой үйлдэл байсан гэж давхар Америкийн нэгдсэн улсын төв командлын зүгээс тайлбарлсан байгаа. За хэдийгээр энэхүү Америк Ираны хэлэлцээнд тодорхой ахиц дэвшил гарч байгаа ч Ираны гадаад хэргийн яамны зүгээс бол ойрын үед мөргөлдөөнийг зогсоох хэлэлцээ хийхдэггүй гэж 7 хоногийн ихээр мэдэгдэж байсан. За тэгвэл энэ 7 хоногийн дундуур хэлэлцээ үргэлжилж байгаа мэдээллүүд бол араасаа цацагдсан байгаа. За гэхдээ мөн бас Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп нэг хатуухан байр суурийг бол лав гарагт илэрхийлсэн байгаа. Тэрээр цагаан ордонд болсон засгийн газрын хуралдааны үеэр Ормосын хоолой хяналтыг түр хугацаанд Иран, Персийн булангийн орнуудад шилжүүлэх гэрээ хэлцлийг зөвшөөрөх хэсэг тухай сэтгүүлчийн асуултанд хариулахдаа Иран болон Оманы хяналтанд бол Ормосын хоолойг байлгахгүй. За мөн Оман улсыг нэр зан бөмбөгдөх болно хэмээн сүрдүүлсэн нь нэлээд им олонний анхаарлыг татсан түүний хариулт байсан байгаа. За Трамп улс орныг алдаж буруу ярьсан, эсвэл Ираныг Омантай андуурсан хэсэг талаар цагаан ордон бол ямар нэг тайлбар хийгээгүй. За Трампын дээрх мэдээллийн өмнө Ираны төрийн хэвлэл Америк Ираны хэлэлцээнд Америк нэгдсэн улсын цэргүүд бүслэлтэд цуцлах, Ормосын хоолойг 1 сарын дотор нээх, Ормосын хоолойгоор дамжин өнгөрөх хачаа тээврийн үлгүүдийг Иран болон Оманы тал хамтран хянах зэрэг заалт багтсан тухай бол мэдээлсэн байна. Харин Трамп дээрх мэдээлэлтэй бол Ормосын хоолой хэн чанахгүй, энэ бол олон улсын зам, Оман бусад орны адил дүрм журмыг мөрдөх ёстой. Үгүй бол тэднийг бөмбөгдөхөөсөөр аргагүй юм хэлсэн нь ихэнх олонний анхаарлыг татсан юм а. За Оман улсын хувьд бол Америк нэгдсэн улстай олон жилийн турш цэрэг эдийн засгийн хамтын ажиллагаатай байгаа юм холбоотой улс байгаа. За мөн дээрэс нь Ираны халдлагад тус улс өртсөн. За дээрэс нь энэ ойрхон тонуудын дайныг зогсооход бол зуужлагыг оролдож байгаа юм улсуудын нэг юм а. За Трампын хувьд хэлэлцээрт хүрэхэд ойрхон байгаа гэсэн утгатай мэдээллийг бол удаа дарааийнхөө өгсөн. Гэхдээ хоёр тал цөмийн хөтөлбөрийг зогсоох 20 арга хэмжээг цуслах зэрэг асуудлууд дээр нэгдсэн тохиролцоонд хүрч чадахгүй байгаа гэсэн бас юм их сурвалжийн мэдээлэлүүд байгаа. За Трамп мөн энэхүү цагаан ордонд болсон хуралдаан дээр
Ираны өндөр түвшинд баяжуулсан ураныг Орос эсвэл Хятадд шилжүүлэх хувилбарыг дэмжихгүй, мөн Ираны эсрэг хоргийг сулруулахгүй, санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлыг хэлэлцэхгүй гэдгийг бол мөн давхар одоо мэдэгдсэн юм аа. За тэгвэл пүрэв гарагт Америкийн цэргийнхэн Ираны Бандар Аббас дахь батлан хамгаалахын байгууламжийг дахин онилж одоо цохилт өгсөн ийм үйл явдал болоод байна. За үүнтэй холбоотойгоор одоо Ормосын хоолоогоор дамжих нефтийн тээвэр тасалдах эрсдэл нэмэгдэж дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ одоо дахин ийм огцом одоо өсөд байна. За Brent маркийн газрын тосны үнэ 1 баррел нь $97.8 төрсөн бол WTI төрлийн газрын тосны үнэ $92.2 хүрлээ. За дайнаас өмнө бол 1 баррел нь $70 ч хүрэхэргүй одоо байсан газрын тос бол энэ дайн эхэлснээс хойш асар хурдтай өсч Brent маркийн газрын тос баррел нь $120 бол одоо дөхөж байсан. За Ормосын хоолойг дахин нэг тохиролцоонд удахгүй хүрнэ гэсэн одоо ийм эерэг мэдээлэл бол бас газрын тосны үнэ одоо 7 хоногийн ихээр унаад байсан бол Америкийн зэвсэг түвшний Ираны эсрэг 2 ч удаагийн цохилтын дараагаар ийхүү иргэн өсөд байна. За эдгээр цохилтууд нь бол өөрийгөө хамгаалах зорилготой цохилтууд байсан гэж Америкийн нэгдсэн улс мэдэгдээд байгаа. Цохилтод өртсөн Бандар Аббас нь Ираны хувьд стратеги өндөр ач холбогдолтой юм бомб тот бөгөөд Америкийн нэгдсэн улсын төв командлын мэдэгдснээр энэхүү цохилт Иран дахь цэргийн байгууламжуудыг онилж хэд хэдэн дроныг устгаснаас гадна Америкийн цэрэг бол Ормосын хоолойгоор дамжих арилжааны тээвэрт занал хийлж болзошгүй объектуудыг чиглэсэн ажиллагаа байсан гэж одоо тайлбарлаж байна. За түүнчлэн Америкийн нэгдсэн улс Ираны батлан хамгаалахын зориулалттай газрын тосны худалдаанд шинэ хориг арга хэмжээ авах болсноо бүр гарагт мэдэгдлээ. За энэхүү хориг нь Ираны түүхий тос газрын тосны бүтээгдэхүүний экспортын логистик болон санхүүгийн сүлжээг таслах зорилготой ба хоргийн хүрээнд олон улсын зах зээлд Ираны газрын тосыг тээвэрлэж байсан одоо Маршалын арлууд Комор, Панамын далбаатай 8 улс онгоц мөн далайн ачаа тээврийн 20 орчим байгууллагыг хоригийн жагсаалтад багтаан оруулсныг Америкийн нэгдсэн улсын сангийн яамнаас бол мэдээллээ. За Вашингтон Ираны газрын тосны орлогоор дамжих батлан хамгаалахын санхүүжилтийн одоо сувгийг хумих бодлого ийхүү үргэлжлүүлж байгаагаа илэрхийллээ. Америкийн нэгдсэн улсын сангийн сайд Скотт Бесент Ираны засгийн газар зэвсэгт хүчин цэргийн чадвараа сэргээх зорилгоор газрын тосны орлогоо өсгөхийг бол бид зөвшөөрөхгүй гэсэн мэдээлэл хийсэн ба. Хамгийн сонирхолтой нь Иран Ормосын хоолойн зорчих хязгаарлалтыг сулруулах, гал зогсоох хугацааг сунгах талаар одоо урьдчилсан тохиролцоонд хүрч байгаа ийм эерэг мэдээллүүд гарч байгаа энэ үед Вашингтоны зүгээс Иранд цохилт үзүүлж мөн Ираны эсрэг шинэ хоригийн багцыг одоо зарлаад байгаа нь бол бас нэлээд анхаарал татж байна. За Америк Ираны хооронд гал зогсоох хугацааг сунгах урьдчилсан тохиролцоонд хүрсэн талаар яриа хэлэлцээнд бол ойр одоо албаны их сурвалжууд мэдээлж эхлээд байгаа. Тодруулах юм бол яриа хэлэлцээнд оролцож байгаа Арабын орнуудын их сурвалжийн Америкийн хэвлэлд өгсөн мэдээллээр талууд энэ 7 хоногийн ихээр бол тохиролцоонд хүрчихсэн. Одоо Ираны удирдагчид бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн эцсийн зөвшөөрлийг буюу одоо гарын үсгийг хүлээж байгааг бол онцолж за хоёр талын удирдагч нар баталсны дараагаар албан ёсоор зарлах болно гэж бол мэдэгдээд байна. За Ираны хэвлэлүүдээр нийтлсэн хэлэлцээрийн урьдчилсан төсөлд бол Ормосын хоолойг нээж гал зогсоох хугацааг 60 хоногоор сунган дараагаар нь Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар урт хугацааны гэрээ байгуулах яриа хэлэлцээг эхлүүлэхээр тусгаад байгаа гэж одоо мэдээлж байгаа. За гэхдээ Ираны хэвлэлүүдийн бас одоо хэвлэлүүд бол өөр мэдээлэл өгч байгаа. За Ираны хэлэлцээний багтаа ойр байдаг одоо албаны их сурвалж бол өрнөдийн зарим хэвлэлд гараад байгаа Иран, Америкийн харилцан ойлголцын санамж хүчгийг эцэслэн тохиролцсон гэх мэдээллийг бол няцаасан. За тухайн албаны хүн Ираны тасны магнадлыг төгсөн ярилцлагада их бичвэрийг нь хэдийн эцэслэж баталсан хоёр тал албан ёсоор зарлахыг хүлээж байна гэх мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй бөгөөд холбогдох баримт бичиг өнөөдрийн байдлаар эцэслэн батлагдаагүй гэж пүрэв гарагт мэдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл одоогоор барууныхны мэдээлж байгаа шиг хэлэлцээ бүрэн дууссан гэдг нь үндэслэлгүй. За хэлэлцээрийн их бичвэрийг эцэслэн батсны дараа Ираны тал зуучлагч Пакистаны талд албан ёсоор мэдэгдэж олон нийтэд зарлах болно гэдгийг бол тэмдэглээд байна. За яг үүн дээр бол бас нэгэн тодорхойгүй байдал үүсэж байгааг Америкийн хэвлэлүүд мөн шинжээчд одоо онцолж байгаа. Энэ нь Ираны талаас хэлэлцээг эцсийн байдлаар хэн зөвшөөрч батлах вэ гэдэг асуудал юм а. За шинэ дэд удирдагч Маштаба Хамнеи юу, ерөнхийлөгч Масуд Пезешкиан уу, парламентын дарга эсвэл хувьсгал гвардийн корпусын удирдагч юу гэсэн одоо ийм асуулт байна. За онлын хувьд бол Ираны шинэ дэд удирдагч Маштаба Хамнеи зөвшөөрөн батлах ёстой ч тэрээр дайн хийснээс хойш бол олонний нүднээс хол одоо алга болоод байгаа. За яриа хэлэлцээнд томоохон үүрэг ролтой оролцож байгаа хүнээр Ираны парламентын дарга Мохаммед Багер Галибаф тодроод байгаа юм а. За их өнөөдрийн байдлаар Америк Ираны хооронд урьдчилсан байдлаар дайныг зогсоох тохиролцоонд хүрээд байгаа ч эцсийн шийд хараахан гарах болоогүй байна. Үүнийг мөн Америкийн нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч JD Vance
одоо энэ талаар бол мэдээлэл хийсэн. Тэрээр Америк эцсийн шийдийг хараахан гаргах болоогүй байгаа ч Ирантай хэлэлцээр байгуулах тун ойрцсон талаараа бол мэдгдсэн байна. За сүүлийн саруудад өрнөж байгаа үйл явдлуудаас харахад цаашдаа Вашингтон Тегераны харилцаатай холбоотой мэдээллийн урсгалууд болон нефтийн үнийн өсөлт улс орнуудын бодит инфляцид хэр хэмжээнд нөлөөлөх нь дэлхийн зах зээлийн дараагийн одоо ажиг хандлагыг тодорхойлох одоо юм гол хүчин зүйл байх төлөвтэй байна. За яг 3 сарын хугацаанд үргэлжилж байгаа энэ мөргөлдөөний улмаас Иран улсад 3000 гаруй хүн амь өргөдөд байгаа бол Америк нэгдсэн улсын 13 цэргийн албан агч мөн амиа алдаад байгаа юм а. За дэлхийн таймын хөтөлбөрийн дараагийн онцолж байгаа үйл явдал бол Орос Украины одоо дайны эргэн тойронд энэ 7 хоногт болсон үйл явдлууд байна. За тэгэхээр Орос улбаны улсын зэвсэг түвшин өнгөрсөн ням гарагт Украины нийслэл Киев болон ойр орчмын хотуудад одоо нэлийн томоохон ийм нүсэр агаарын цохилтыг өгсөн байгаа. За 600 орчим дрон, 90 пуужин бүхий энэ хүн нүсэр цохилтын улмаас Украинд 4 хүн амь өргөдөж 100 орчим хүн шархсан. За мөн иргэний болон одоо дипломат албаныхны одоо байгууламжууд бол хохирол амссан гэсэн мэдээлэл өгсөн юм а. За тодруулах юм бол Оросын талд цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай дуунаас хурдан оришник баллистик пуужинг одоо энэ цохилттой бол ашигласан. За энэ нь бол 4 жил үргэлжлэж байгаа дай хэснээс хойш уг пуужинг ашигласан 3 дахь тохиолдол болсон ба. За түүнээс гадна Искандер, Кинжал, Циркон зэрэг пуужингуудыг ашигласан Оросын албаны улсын Батлан хамгаалахын яамнаас бол мэдэгдсэн байгаа. За энэ цохилтыг яагаад өгсөн бэ гэхээр Оросын эзэмшилд байгаа зүүн Украины нутаг дахь оюутны дотор байр руу өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт Украины тал дроноор довтолж 21 хүний аминд хүрсэн одоо энэ Украины үйлдлийн эсрэг хариу арга хэмжээ болгож одоо энэ том цохилтыг өгсөн гэж бол Оросын талаас тайлбарлсан юм а. За харин олон улсын хамтын нийгэмлэг Украины удирдлагууд бол уг бомбогдлолтыг эрс буруушааж Их Британи болон Германы удирдагч нар оришник пуужин ашигласан явдлыг бол урсмал байдлыг улам нэмэгдүүлсэн үйлдэл хэмээн Оросын албаны улсыг бол буруутгасан байгаа. За тэгвэл энэ цохилт үзүүлсний маргааш нь буюу энэ 7 хоногийн даваа гарагт Оросын албаны улсын зүгээс Украины нийслэл Киев хотод дахин системтэй цохилтуудыг өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. Оросын албаны улсын гадаад хэргийн яамны зүгээс хийсэн мэдээлэлд энэхүү шин цохилтоор Киев дахь шийдвэр гаргах төвүүд удирдлагын түвшний байгууламжууд болон дроны үйлдвэрүүдийг онилно гэдгээ онцолж дипломатчид болон гадаадын иргэдийг тус хотыг аль болох хурдан орхиж гарах Украины энгийн иргэдийг засаг захиргааны болон цэргийн барилга байгууламжуудаас хол байхыг зөвлөсөн. За мөн Оросын албаны улсын гадаад хэргийн сайд Сергей Лавров даваа гарагийн үдшин Америкийн нэгдсэн улсын төрийн нэрмжийн дарга Марко Рубиотой уцаар холбогдсон ярихдаа Америкийн дипломатчдыг Киевээс гарч явахыг уриалсан талаар албаны их сурвалжууд бол мэдэгдсэн. Харин Киевийн эрх баригчид Оросын албаны улсын энэхүү анхааруулгыг ичгүүргүй сүрдүүлэг гэж нэрлээд Москвад үзүүлэх дарамт шахалтаа нэмэгдүүлэхийг одоо холбоотнуудтай бол уриалсан юм. За олон улсын ажиглах шинжээч нарын хувьд бол Оросын дээрх анхааруулгыг сэтгэл зүйн одоо дарамт шахалтын нэг хэлбэр гэж одоо үзснээ бол бас гэж үзсэн байгаа. За тэгээд хэдийгээр инхүү одоо Оросын гадаад харилцааны яамнаас Киев хот дахь дипломатчид болон гадаадын иргэдийг одоо аль болох тус хотыг орхиж гарахыг одоо зөвлөсөн боловч одоогийн байдлаар иймэрхүү хотыг орхин гарч явж байгаа. Ялангуяа гадны улс орнуудын дипломат албаныхан бол байхгүй байна гэсэн бас юм мэдээллүүд бол цацагдаад байгаа. За тэгвэл яг энэхүү одоо асуудлаар нэгдсэн үндэсний одоо байгууллагад нэлээд бас юм байр сууриа илэрхийлсэн үйл явдлууд бол болоод байна. За нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийн хуралдааны үеэр Америк нэгдсэн улсын нэгдсэн үндэсний байгууллага дахь дэд төлөөлөгч Тэми Брюс Москваг дайныг улам хорцдгож байна гэж буруутгасан байгаа. Тэрээр Орос Киев руу системтэй цохилт өгөх анхааруулга бодит ажиллагаа болгох ёсгүй гэсэн одоо Америк нэгдсэн улсын байр суурийг бол илэрхийлсэн байна. За Америк нэгдсэн улс бол Оросын албаны улсын оришник пуужин болон Киев руу чиглэсэн системтэй цохилтыг одоо энэхүү шүүмжилсэн бол Москвагийн зүгээс бол цохилтоо цэргийн зорилтод ажиллахаа гэж хамгаалсан хэвээрээ байна. За Оросын албаны улсын нэгдсэн үндэсний байгууллага дахь төлөөлөгч Василий Небензия Киевд өгсөн цохилт бол одоо цэргийн болон тагнуулын байгууламжуудад чиглэсэн за цаашдаа чиглэн гадаадын иргэд болон дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудад хотоос гарах анхааруулгыг бол тэрээр давтан хэлсэн байгаа. За түүний хэлснээр ийм байгууламжууд Киев даяар тархсан тул эрсдэл нэмэгдэх болно гэж бол анхааруулсан байна. Харин нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий баримтчгийн дарга Гутерришийн зүгээс бол одоо Киев руу тогтмол системтэй цохилт өгөх тухай мэдээлэл харамсаж байгаа илэрхийлсэн юм а. За тэгвэл 5 дугаар сарын 28-ны өдөр
буюу одоо пүрэв гарагт Оросын албаны улсын аюул байдлын зөвлөлийн нарийн дарга Сергей Шойгу Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд одоо хандан Украины нийслэл Киевийг чиглэсэн Оросын зэвсэг түвшний цохилт хизээч эхэлж магадгүй буюу одоо энэ системтэй цохилт үзүүлэх нь бол хэвээрээ байгаа гэдгийг мэдгдсэн байгаа. Тэрээр Оросын бүх үйл ажиллагаа бол нээлттэй ил тод бөгөөд Орос хизээч нуухыг эрмэлзээгүй. Зарим үйл ажиллагааны талаар урьдчилан анхааруулга өгнө гэдгийг бол мэдгдлээ. За Орос улс гадаадын элчин сайд нарт Киевээс гарахыг аль хэдийн мэдгдсэн энэхүү анхааруулга нь тодорхой зорилготой гэдгийг бол одоо ихүү анхааруулan мэдгдлээ. За тэгээд системтэй цохилт хизээч эхэлж магадгүй гэсэн ийм одоо зүйлийг мэдэгдээд байна. За ингээд дэлхийн таймын төгсгөл та бүхэндээ энэ 7 хоногт болсон бусад үйл явдлуудыг товчоор танилцуулъя. За тэгэхээр 79 удаагийн Каннын кино наадам энэ сарын 12-наас 23-ны дуустал үргэлжлэн зохион байгуулагдаж өнгөрсөн ням гарагт хаагдлаа. Тэгэхээр 26 оны Канны олон улсын кино наадмын дээд шагнал болох Алтан далдуу мод шагналын төлөө энэ жил олон улсын 22 уран бүтээл өрсөлдснөөс Румыний найруулагч Кристиан Мунгиугийн Fjord хэмээх кино хүртлээ. Тэрээр уг нэр хүндтэй одоо шагналыг 2 дахь удаага хүртэж байгаа бөгөөд шилдэг уран бүтээлийг шалгаруулсан 9 хүний бүрэлдэхүүнтэй шүүгчдийн багийг өмнө солонгосын алдарт найруулагч Пак Чан-вук тэргүүлсэн юм а. За энэ удаагийн Каннын кино наадмын үеэр мөн бөгшний эзэн цуврал бүтээлийн найруулагч Питер Джексон, Холливуудын нэр жүжигчин Джон Траволта болон Америкийн жүжигчин дуучин Барбара Стрейсэнд нарт хүндэтгэлийн алтан далдуу мод шагналыг гардуулан өгсөн юм. За түүнчлэн 79 удаагийн Каннын кино наадмын Гран-при шагналыг Минотавр бүтээлээр оролцсон Оросын найруулагч Андрей Звягинцев хүртсэн. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп энэ 7 хоногийн мянмар гарагт Вашингтоны ойролцоох Walter Reed-ийн үндэсний цэргийн эрүүл мэндийн төвд үзлэг шинжилгээнд хамрагдлаа. Ирэх сард 80 нас хүрэх Дональд Трамп 2 дахь бүрийн эрхийн хугацаанд энхүү олон нийтэд ил болсон 4 дахь эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаад байна. За тэрээр тус төвд 3 цаг гаруй хугацаанд байсан бөгөөд эмнэлгээс гарч цагаан ордон руу буцах замдаа өөрийн нийгмийн сүлжээний хуудсанд бүх зүйл төгс байлаа хэмээн нийтэлж эмчнэр болон эмнэлгийн ажилтнуудад талархал илэрхийлсэн юм. За гэхдээ үзлэгийн талаарх эмчийн тайлан одоогийн байдлаар нийтлэгдээгүй байгаа юм а. За NASA буюу Америкийн нэгдсэн улсын сансар судлалын агентлагийн зүгээс саран дээр суурин бааз байгуулах ерөнхий төлөвлөгөөний дараагийн үе шатуудыг энэ 7 хоногийн мянмар гарагт танилцууллаа. Өнгөрсөн 3 сард NASA сарны өмнөд төлд 2032 он гэхэд нарны эрчим хүчээр ажилладаг байнгын бааз байгуулах 20 тэрбум $, хөтөлбөр зарлаж байсан бөгөөд уг төлөвлөгөө 3 үе шаттай хэрэгжинэ гэдгийг энэ 7 хоногт танилцууллаа. За тодруулах юм бол эхний шатанд NASA баазын газар зүйн байршлыг сонгохын тулд судалгааны робот станц, газардагч робот, өсрөгч дрон, сансрын нисгэгчдийг сарны гадаргуу дээр жолоодж явах боломжтой машин, за багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж зөөвөрлөх, тээврийн хэрэгсэл, өндөр чанартай камер зэргийг сарлуу илгээн. За эдгээр техникүүдийг зохион бүтээх өрсөлдөөнд Blue Origin, Intuitive Machines, Astro Robotics компаниуд шалгарсныг зарлалаа. За тэгээд үндсэндээ 2032 он гэхэд сарны өмнөд туйлд байнгын ажиллагаатай суурин бааз байгуулахаар зорж байгаагаа энхүү мэдгдлээ. За энэ 7 хоногт бүгд найрамдах Казахстан улсад айлчилж байгаа Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путиний айлчлалын үеэр талууд Казахстан улсад анхны цөмийн цахилгаан станц барьж байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа. Казахстаны ерөнхийлөгч Касим-Жомарт Токаев цөмийн цахилгаан станц барих төлөвлөгөөг нь дэмжсэнд Оросын албаны улсын ерөнхийлөгч талархал илэрхийлсэн. Ийхүү хоёр улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Казахстанд 2 эрчим хүчний блок бүхий Балхаш хэмээх цөмийн цахилгаан станцыг байгуулахад хамтран ажиллагаар тохиролцож төлөвлөгөө ёсоор 2035-аас 36 оны хооронд ашиглалтад оруулахаар болоод байна. За 2024 оны бүх нийтийн санал асуулгаар батлагдсан шинэ цөмийн цахилгаан станцыг Балхаш нуурын эрэг дээр одоо орхигдсон үлхгийн тосгоны ойролцоо барих бөгөөд Оросын холбооны улс уг станцын бүтээн байгуулалтын 85%-ийг санхүүжүүлнэ гэж Казахстан улс найдаж байна. Казахстанд цөмийн цахилгаан станц барих төслийн тендерт Оросын холбооны улсын Росатом, Хятадын үндэсний цөмийн корпорац, Францын EDF болон өмнөд солонгосын усан ба цөмийн эрчим хүчний компаниуд өрсөлдөж Оросын холбооны улс тендерт ялалт байгуулсан юм. Дэлхийд урааны үйлдвэрлэлээр тэргүүлдэг Казахстан улсын анхны цөмийн цахилгаан станц барих Оросын холбооны улстай хамтарсан энэхүү гэрээний нийт өртгийн хэмжээ 16.5 тэрбум $-аар хэмжигдэж байна. За Оросын холбооны улсын ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хийсэн хэлэлцээгээр талууд 15 баримт бичигт гарын үсэг зурж, хоёр орны найрамдал, найрсаг хөршийн харилцааны талаар хамтарсан мэдээллийг гаргаснаас гадна Владимир Путин Астана хотнод зохиогдсон Евразийн эдийн засгийн чуулган болон Евразийн эдийн засгийн дээд зөвлөлийн хуралдаанд оролцоод байна. За зөвхөн та бүхэндээ энэ 7 хоногт олон улсад болсон онцлог үйл явдлаас таймлан танилцуулан анхаарлаа хандуулсан та бүхэн баярлалаа.